Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Мөрөөдлийн нэвтрүүлгийн 2026 оны буюу 20 дахь жилийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За мөрөөдлийн нэвтрүүлэг хүмүүлийн чиглэлийн нэвтрүүлэгтээ хамгийн анхдаг чигээд хамгийн удаан хугацаанд тасралтгүйгээр үзэгчдээ хүрж байгаа цорын ганц хүмүүлийн нэвтрүүлэг юм. Энэ утгаараач бид 19 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн. Мэдээж тэдний амьдралд гэрэл гэгээ асааж амьдралын бодитоор өөрчилж чадсан. Мөрөөдлийн нэвтрүүлгийн оролцогчдын аз жаргалтай агшныг хуваалцдаг, урмын үгээ илгээдэг үзэгчдтэй чин сэтгэлээсээ таалархлаа. Мөн мөрөөдлийн нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг ивент гэгч байгууллагуудаа чин сэтгэлээсээ баярлалаа илэрхийлье. За үзэгчдээ бид энэ удаагийнхаа дугаарт 2025 онд үр дүнгийнхаа дугаараар уулзсан мандах их сургуультай хамтран бэлтгэсэн нэвтрүүлгээ онцолж байна. За мөрөөдлийн нэвтрүүлгийн хувьд 19 жилийн хугацаанд олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж ихтэй сургуульд 4-6 жилийн тэтгэлэг өгсөн. За үүнээс дурдах юм бол бид нар Анагаахын шинжилгээ ухааны их сургуульд дуртай мэргэжлэрээ 6 жил үн төлбөргөө сурах эрхийн бичгийг өгж Жавзан Зулам охин маань 2 жилийн өмнө сургуулаа амжилттай дүүргэсэн. За мөн мандах их сургуульд 5 хүүхэд оруулсан их засаг их сургууль, сэрүүлэг сургууль гээд хүрээдэд сургууль гээд олон сургуулиудтай хамтарч за нийтдээ одоо 40 гаруй хүүхдүүдийг дуртай мэргэжлэр нь тухайн сургуульд нь үн төлбөргөө сурах тэтгэлгийг өгсөн байна. За бид одоогоос яг 4 жилийн өмнө за яг ковидын үеэр мандах их сургуулийн 30 жилийн ойн хүрээнд 5 хүүхдийг дуртай мэргэжлэр нь 4 жил үн төлбөргөө сурах тэтгэлгийг одоо өгсөн байгаа. За яг мандах их сургуулийн тэтгэлгийг бол бид нар орон даяар зарлаж олон хүүхдийн материал ирсэн. За тэр материалуудаас бид нар 5 хүүхдийг шигшиж сонгон шалгаруулсан. Тухайн үед ковид гарсан учраас бид 2 хүүхэдтэй онлайнаар тэтгэлгийнх нь батламжийг гардуулсан. За 3 хүүхэд дээр нь яг бичлэн одоо сургалтынх нь эрхийн бичгийг одоо сюрпризээр очиж батламжаа гардуулсан. За мандах их сургуулийн хувьд санхүү нэгтлэн бодох чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг гэдгээрээ одоо нэр хүндтэй ийм сургууль. За энэ сургуулийн тэтгэлгийг авна гэдэг бол үнэхээр гайхалтай ховор боломж. Хүүхдүүд маань төгсгөөсөө өмнө аль хэдийн ажлын байрныхаа урилгыг авсан, ажлын байран дээр гараад эхэлсэн байсан. Тэгэхээр тэд одоо ч гэсэндээ ажил дээрээ жинхлээд анхныхаа цалин аваад амжилттай ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтран ажилласан мандах их сургуулийнхаа удирдлагууд болон хамт олонд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Одоо цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. 4 хүүхэд маань мөнхөн сургуулаа төгсөж байна. Тэгээд сургууль төгсгөөс өмнө оюутнуудтайгаа уулзж байна. Тухайн үед бид ковидтай байсан учраас Эрдэнэтэй сонгогдсон Болроотойгоо огт уулзж байгаагүй. За одоо яг номын санд мандах их сургуулийн номын санд одоо хичээлээ хийж байгаа маргааш шалгалттай гээд одоо шалгалтандаа хэр бэлдэж гин гэдэг ингээд бүгд хамтдаа орцгаая. Тэгээд манай хамт олон бол ингээд бүх материалыг үз судлаад мандах сургуулиас одоо зохион байгуулсан энэ хөтөлбөрт бол чи бол тэнцсэн байна. Баярлалаа. 4 жил одоо сургалтын төлбөрийн 100% хөнгөлтэйгээр бол суралцах ийм ихтэй боллоо өнөөдрөөс. Чамд баяр хүргье. Баярлалаа. Гоё байна. Тэгээд ээжийнхаа яг ямар тач яг хүслийг биелүүлэхээр басна айгүй баяртай байна. Гоё мэдээ сонсоо баярлж байна. 20 жил ганцаараа мачиж авсны минь үр дүн өнөөдөр гарч байна. Та бүхэнд бас баярлалаа. За 4 жилийн өмнө мандах их сургуулийн ямар тач үн төлбөрөө сурах эрхийн бичгийг авсан тий. Тэгээд бид нар нэг онлайнаар олдсон гэсэндээ маш их баярлсан баг тий. Тий. Ер нь нэг бусдад олдохгүй боломжийг авсандаа айгүй их баярлж байгаа. Материалаараа явандаа гэд бодцоо явж исэн болохоор яг мандах их сургуулийн тэр нөө өдөртөмжийг хараад яагаад болохгүй гэж бодоод тэгээд эсээ бичиж үзээд тэгэл нэгдүгээр шатандаа тэнцээд тэгээ хоёрдугаар шатандаа ярилцлага өгөөд бас тэнцээд тэгээ айгүй гинтийн л үйл явдал болсон. Төсөлж ирснээс сургуулийн орчин хэр байсан? Өстө шал өөрөөстэй ингээд анги гэх юм ингээд бүр лицээтэй номын санд тустай яг төсөөлснөөс өөр яг ингээд орж ирэхэд ингээ аюу гоё дотн яг хүмүүс яг дотн хүлээж авсан болохоор яг анги хамт олноос ахвал яг сургалтын алба сургалтын менежерүүд хүртэл за яаж ийж гэл яг ээж шиг хандж байгаа нь болохоор аюу гоё яа. Оюутны амьдрал хэр сонирхолтой өнгөрөв? Аюу сонирхолтой байсан шүү дээ.
Яг нөгөө яг нэг хэвэн биш нөгөө яг хичээл дээрээ ирээл хичээлээ тараал номын сан суугаал суухгүй найзуудтайгаа гэдэг. Тэгээд нөгөө тэмцээн уралт айгүй их болдог манай сургууль дээр. Тэрэндээ ороод жилд дэлгэхэд 2-3 удаа спортын тэмцээн болно, мэтгэлцээний тэмцээн гэдэг. Тэр болгонд ингэж бэлдэж ингэж явсаар агаад ер нь бол айгүй хурдан өдөр өнгөрчдөг. Тэмцээн уралдаан гэж алинд нь илүү ихтэй оролцож байна. Спортын тэмцээн болон мэтгэлцээнд яг нөгөө 10 жилээс мэтгэлцээний хичээлдэг байсан болохоор яг мэтгэлцээн болон яг нөгөө сагсан бомб, гар бомб айл тэмцээнүүд ороод явж байгаа. За одоо маргааш шалгалттай юм шүү дээ. Тэгэхээр шалгалтандаа хэр бэлдэв? Яг шалгалтандаа хуваараа бол нөгөө манай сургуулиас багш нар өдрө болгон нөгөө яг чиглэлээр нь давтлага өгж байгаа болохоор давтлагандаа суугаад багш нарын зааж өгсөн юмнуудыг яагаад оройн цагаар өөрсдөө лекцээ уншаад яаж байгаа болохоор ер нь гайгүй. Ер нь бол ихэнх медальтуудаа ганцаараа биш багаараа идэг болохоор яг ингээд баг болсон найзуудтайгаа суугаад орж ирээл хичээлээ гээл тэгэл ер нь гардаг та. Дадлага хаана хийсэн? Дадлага би Эрдэнэттэй хийсэн. Эрдэнэтэд нэг хувийн байгууллага дээр яг танилцах үйлдвэрлэлийн дадлага хоёулаа тэр газар ажиллаад тэр газраасаа нөгөө манай төгсөөд ирээд ажиллаач гэсэн урилга өсвөлж авсан. Багцлаа хүрээндээ нийгмийн арилслахын хүрээнд тэгээд мандах их сургууль маань 4 хүүхдэд үн төлбөрөөс орох хэрэг өгсөн. Тэрний нэг нь чи байсан. Дээж чиний өмнөөс бол бас баярлж байна. Тэгээд төслийнх нь баяр дээр удахгүй болзъя. За тэгээ намайг олон хүмүүс дундаас сонгосон түр адрах захирал болон нэнжид захиралтай сэтгэлээсээ баярлж явдаг шүү. Талархлаа илэрхийлье л гэж хэлээ. Хулан маань өнөөдөр энд дадлага хийж байгаа бүгд хамтдаа орцгаая. Болохгүй юу? Зураг авч болохгүй гэж хэлцээ ажиллаж байгаа юм шүү дээ ажлын байранд. Хоёрын горжлого талаарласангүй. Мандах их сургуульд тэнцсэн гэдэг баярт мэдээ. Өнөөдөр энэ баярын өдөрт хоёрт бас энэ сайхан баярт мэдээг хүргэхээр зорж ирлээ. Ямар ч байсан мандах дээд сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн мундаг хоёртон болно гэдэг дээж нь итгэж байгаа шүү. Магнагаа тэнийтэл баярлж байна. Маш их баярлж байна. Хамгийн сайнараа хичээнэ. Хамгийн сайнараа хөдөлмөрлөнө. Тэгээд мандах их сургуулаас чадвартай мэдлэгийг олж аваад мундаг боловсрогч болоод Монгол улстай хэрэгтэй нөлөө бүхий сайн болно л гэж зүтгэнэ. Бүр ажилтай ажлаа хийгээд дадлагт гарцсан ингээд байж байгааг харахад үнэхээр бахархалтай байна. Энэ саяхан нөгөө нэг тэтгэлгээ аваад бүгдээрээ сургууль дээр очиж танилцчихсан. Одоо яг төгсөх курсын оюутан болчихсон. Тэтгэлэг дээрээ анх нэвтрүүлэгтээ орохдоо юу гэж ярьж исэн, ямар зорилго тавьсан яг тэрнийгээ төлөө явж байгаа. Тэгээд эхнээсээ биелээд явж байгаа нь бас маш тийм сэтгэлд үеиг улам ингээ хичээх сонирхол, улам хичээх тийм илүү зорилгууд бий болсон гэж ер нь л харж байгаа. Айгүйх боломж, айгүйх туршлагыг хуримтлуулсан энэ 4 жил өнгөрж байна. Мандах их сургуульд ороход л яг нэг 3 зорилго тавьсан байсан би. За оюутны зөвлөлд нь орно. Тэгээ Монголын оюутны холбооны гишүүн болно. Тэгээд дээр нь Швейцарын хос дипломоор хамт төгснөө гэд зорилго тавьчихсан байсан. Гурлаа бэлдэн маш амжилттай одоо төгсөж байна. Манай мандахын багш нар аюу өөр юмсэг багш нар байдаг. Хичээл мэрэл зүтгэл гаргаж иж ямар нэгэн амжилтанд хүрнэ гэдгийг аюу ойлгуулдаг. Одоо хэцүү байсан уу? Хичээлийн хувьд шантрах ч юм уу тийм зүйл гарч ирсэн үү? Шантрна гэдэг нь өөр яг миний зорилго бол байгаагүй. Яг хичээгээд артанд аваад гарнаа л гэсэн зорилгыг тавьж их сургуульд орсон. Тэгээ багш нар маань маш их дэмжиж тусалдаг. Хичээлийн бус цагаар байсан ч гэсэн аюу их даалгавар өгөөд тэгээ мэдэхгүй зүйлийг нь тустааж ингэж сургалт ордог байсан болохоор тэр зүйлэн дээр бол огт санаа зовлтгүй. 10 жилд байж байгаад их сургууль руу оронгууд их сургуулийн багш нар жоохон чангадаа гэсэн бодол мэдээж тийм байсан. Тэгэнгүүт их сургуулиасаа шууд ажлын байрлалгаа орсон чинь эзэж манай багш нар шиг толгой хэлэхгүйч гэдэг юм уу те. Яг албан шаардлага нь бол маш хатуу байсан. Тэгээ банк гэдэг бол айгу чухал сектор. Энд ирээд нилээх загнуулсан уйлсан. Тэгэл нөгөө банкнд ажиллахлаар харилцагч нартайгаа бас айгу загнуулна. Тэгэл уучлаарай баярлаа гэдэг үгийг айгу хэлцэрсэн. Хүн болгонд ийм тэтгэлэг олдохгүй. Хизээч итгэлийг нь алдахгүйгээр яг хэлсэндээ хүрч буцаад мандах их сургуультай ийм
хүүхдүүдийг ингэж урамшуулсан. Энэд маань өнөөдөр ийм боловсруучсан болсон байна шүү гэд нүр бардам хэлэх тэр нөхцөл байдлыг үүсгэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгээ их сургуулийн төлбөр надад бол хүнд даваа байсан. Тэрийг бол надаас ингээд 100% чөлөөлөөд 4 жил тэтгэлэгтэй. Дээрэс нь би одоо дан ганц Монгол дипломтой 2 дипломтой төгсөх чинь энэ боломжийг бас олгож байгаа Мандах их сургуулийн нийт багш ажилчдаас маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За Мандах их сургуулийн харьяа мэдээлэл технологийн сургуульд манай 5 хүүхдийн нэг бэлгүүн сурж байгаа. Тэгээ бэлгүүн одоо яг энэ клуб дээрээ одоо дадлах хийж байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ бас бэлгүүнтэйгээ орж ярилцъя. Мандах их сургууль байгуулагдсны 30 жилийн ойг угтаж бакалаврын хөтөлбөрт 4 жил сургуулийн төлбөрийн 100% тэтгэлэгтэй суралцах эрх олгов. Захирал Г. Нанжид. Энэ Мандах сургуулийн хүсүү хүлээс хүүхэн байж чадна гэсэн тийм итгэл минь надад 120% юм байгаа болохоор миний сэтгэл бол маш хөндөр байна. Манай Sandbox клубын одоо суралцагч нар одоо 1-ээс 4 дэх курсынхаа одоо хичнээн 3-4 дэх курсынхаа маань одоо энд сууж байна. Удаа уулзсангүй хичээл сайн байсан биз дээ. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За одоо миний ойлгосноор бол компьютерийн эмч болж бараг төгсөж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Мэст тийм. За хичээл хэр байна? Хичээгээл сураал тэгэл төгсгөл бэлдэж байна да. Энэ хэсэг код дээр болохоор бэлгүүн байна болохоор одоо энэ бакэнд талын хөгжүүлэлтийг бол ингээд хийж байгаа. За энэ дээр болохоор бакэнд талын хөгжүүлэлтэн дээр бол сервистэй яаж бакэнд талын одоо сервисүүдийг хэрэглэгчийн одоо логин болон регистр хэсгүүдийг бол тэгээд хийж багийнхантайгаа бол ингэж хамтарч хийж хөгжүүлсэн ийм хэсгүүд байгаа. За тэгээд одоо энэ дээр болохоор функцууд нэгэ бичигдсэн. Энэ кодуудыг одоо яаж хэрхэн яаж бичиж гин, програмчилж гин гэдгийг болохоор энэ бол суралцаад одоо энэ 4-р курстэй бол одоо бакэнд талын хөгжүүлэлтийг бол энэ дээр хийсэн байгаа даа. Оюутны амьдрал хэрэг? За оюутны амьдралоо тэгэл мэдээж хүссэн шиг байхгүй. Хийн бүтээн сурна гэдэг ирмэлзлэр явсан болохоор тэгэл энэ дунд маш их зүйлийг амжуулах гэж хичээлээ. Код бичин те яг юмнуудыг ажилуулна. Ингээл би уцаа оролцож байгаа ч гэсэн ингээл зүгээр амархан юм оролдоод байгаа боловч тэрний цаадахын яг бид нар хийж байгаа болохоор асар их зөрүү байд юм байна гэдгийг ерөөхдөө ойлгож байна. Зүгээр дундаас нь бас болчих юмсан те гадагшаа явуул хамаагүй дээр ч юм болов өөр ажил хийчихвэл дээр ч юм болов гэдэг бодол зөндөө орж ирчихсэн. Тэгэл яг хуу би амлалт өгсөн, өөртөө ч амлалт өгсөн, энэ хүмүүст амлалт өгсөн. Шантарсан байна шүү дээ, тий? Зөндөө байсан юм шалтгаалж. Ядаж нэг жил чөлөө аваад ажигдаг ч тийм ингээл бодол орж ирсэн. Сургууль дээр нийгмийн итгэх хэр сайн байна. Нийгмийн оролцоотой байхыг хичээдэг. Тэгээ би ч бас өөрөө ингээд асар өөрийгөө завгүй байлгадаг. Найзуугаар мэдээж явдаг, клубтэй явна. За тэгэл тэмцээн уралдаанд орно. Сургуулийнхаа нөлөөлөж гişийн бүрэлдэхүүнд бас нэг жил гаруй явж үзсэн. Би энэ сургуулиас авчгаач гэсэн би өхийг хичээгээл ингээл нэг постэр байсан ч гэсэн сургуулийнхаа постерыг хийгээд өгчий гэдэг бүрэлдэхүүнээр ингээл хийж өгвөл тэгэл хичээл өгдөг. Гэр бүлтэй хөөрхөн хүүтэй болсон байна. За илүү ихийг мэдэж сурсан байна. Бидний итгэлийг бас алдалгүй сайн сурсан байна. Тэгээд удахгүй болох бас төслийн баяр дээр нь хонхны баяр дээр нь уулзъя. Бусад хүүхдтэй ингээд олдохгүй гад итгэлийг би олцсон болохоор ингээд заавал тэ мэрэгчлээ эзэн болох хэвээр дундаас шантарсан ч гэсэн ингээд тэ шантарахгүй байх шалтгаан тэр байсан байх гэж боддог. Урьжсэн. Итгэл хүлээлгээд энэ үрсэндээс баярлалаа. Сандарсан уу? Ер нь аль жоохон сандарлаа. Програмыг ингээд бэлдсэн байсан бол ингээд ярина гэсэн юм аяг ороод гар болж ичгнээ. Тэгээд юм жоохон хоорондоос солилцоод. Танай гэр бүл аз жаргал нэмэх гээд чамайг тэнцсэн гэдэг баярт мэдээг дуулах гэж бид нэр ирлээ. 10 жилийн яг нэмийн эрт нь бол одоо
одоо бусдыг ингээд таньж чаддгүй гинэн итгэмтгий ер нь тийм байсан бол энэ оюутан байхын насн дээр илүү ингээд одоо ингээд өөрийгөө таньж би хин юм би хинт хэрэгтэй юм би гэдэг зүйл дээр үнэт зүйлс дээр айгүй юм өөрийгөө олж харсан. Дипломын ажлыг харж байлаа л та. Нилээн хүч хөдөлмөр орсон. Багш нарын шүүлт их өндөр ах шиг байна те. Тэгэхээр баг сүүлийн хоног нойрго онсон баха те. Сүүлийн биш бүр баг нэг сар баг. Яагаад маркетинг менежментээр сурсан. Бас айгүй сонирхолтой. Би анх ингээд би өөрөө бүр анх 1-р 12 дугаар ингээд ийшээ өгч би маркетинг гэдэг ангич ямар гэдгийг мэдэхгүй. Маркетинг гэдэг үг чи ямарыг мэдэхгүй ингээд анх орж исэн хөтөлбөртөд одоо өнөөгийн нэгэн цагт ерөнхийдөө эргэлзтэй мэрэгжил нэгтэйгээ болохоор ерөнхийдөө бас аймаг баяр. Энэ бол баярлж байна. Тэгээ ер нь бол эцсийн одоо зорилго маань бол ер нь багшалахгүй л байгаа болохоор нөгөө нэг бас ингээд янз бүрийн юм л хөөгөөд яваад байхгүй ингээд тэрэн дээрээ л тогтоол юм. Бид бүхний бол энэ хамтарч ажилласан нэвтрүүлгийн бол үр дүн гараад бас оюутнууд маань ингээд одоо маш сайхан байгаад бидээс маш одоо сэтгэл маш сайхан ханамжтай байж байгаа. Оюутнуудыг зөв олж одоо сонгосон байна гэдэг маань одоо харагдаж байна тий. Сайхан байна ер нь. Эргээд уулзахад буцаад ингээд үр дүнтэй ажиллан болсон гэж харахад сайхан байна. Тэгэхээр гол зорилго нь ерөөсөө л эдгээр хүүхдүүдэд ерөөсөө энэ сурах сайхан боломжийг олгочихъя. Тэгээд бол гараад одоо сургууль болон тийм үү улсынхаа нэрийг сайхан гаргасан сайхан мэрэгчлэн болоосоо ажлын байран дээр гараад тэр одоо бид бүхний итгэлийг алдахгүй дээрээс нь ээж аав байж байгаа тэгэл хамаатан садан байж байгаа тийм ээ эхнэр хүүхдгээл одоо бүхэл одоо тэр хүмүүсийнхэн бол итгэлийг алдахгүй ингэ сайхан одоо яваасаа гэж хүсэж байсан. Тэгээд одоо бол үр дүн бол гарч байгаа гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр та хэдийн бас тийм чин сэтгэл байна л да бас одоо энэ хүүхдүүдтэй жаахан ингээд дүн жахан багсаад ирвэл авч уулзаад бүгднтэй нь одоо юу болж ийн яаж ин гэдээ ирэх холбоотой байсны үр дүндээ одоо хүүхдүүд маань ингээд бүгд ингээд сайхан тэгээ зарим нь ажилтны байран дээр гарчихсан ингээд хэдийнэ ингээд мандах гэдэг нэрээр овоглох хэмжээнд хүрсэн байна шүү дээ тий. Тийм байнгын араас нь л ажиллаж исэн. Юу болж чинь одоо нөгөө гэрээ байгаа шүү дээ нөхдүүд үнэ гэдэг хэлээл тийм ээ. Гэрээ чинь юу болж байна гэдэг. Та бүхэн бол бид хүн бол боломж олж байгаа. Энэ гэрээгээ та нар биелүүлж яана үгүй юу гэдэг ингээл ангийнхны багштай уулзаад ямар хувьж байна хүүхдүүд маань гэж яриад. Тэгээ яг бас жоохон хичээлийн үе дээр алдах үед нь бол одоо уулзаад энэ юун дээр алдаад байгаа гэдэг зөвлөгөө өгөө тийм үү. Одоо эцэг хүний өвд, аав хүний өвд зөвлөгөө өгнө, багшийн өвд зөвлөгөө өгнө. Ингээл янз бүрээр зөвлөгөө өгнө ш. Тэгээд болохгүй бол ар гэртний асуудал үүсээд байгаа юм уу? Эсвэл бол юу үүсээд байна гэдэг. Ингээд зөвлөгөө өгөх тэр хүүхдүүд бол ойлгож ирсэн. Бас нэг шантрах үед хүүхдүүд бол гарч ирсэн бас ганц зөв хүүхдүүд. Тэр маань тэрийг ингээд аваа гарцсан. Одоо ингээд уулзахтаа айгүй баяртай болдог байхгүй. Маш их чухал зүйлийг хийсэн. Хүний мэрэгжил сонгоно гэдэг бол бас амьдралын хамгийн чухал үе шүү дээ тий. 5 хүүхдээ одоо сонгож авчаа яг мэрэгчлэр нь ярилцсан шүү дээ. Гол нь та хүн цаашдаа ингээд аж амьдрал дээр гараа ямар мэрэгчлэр сурах вэ та нар өөрөө чинь хүсэл зорилго юу вэ? Энэ дээр чинь одоо бид дэмж ажиллая гэдэг дээр нэлээд ярьсан. Тэгээ энэ дээр бол хүүхдүүд маань бол сонголтоо хийсэн байж байгаа. Би бол сонголтонд бол нэг хэрэгэлцэхгүй байгаа. Ер нь бол тийм учраас бүгдээрээ сайн сураа явж байгаа учраас гэж ойлгож байна. Манай сургууль бол энэ оюутнуудтай бол нэлээд одоо боломж олгосон. Энэ юуг бол энэ ажлын байранд суурилсан одоо сургалтыг бол биднээс бол явуулж эхэлсэн байна. Одоо яваад 2 жил гарантай болж байна. Энд байна учраас манай одоо холон маань ингээд хамрагдаад одоо голод банкн дээр ингээд ажиллаж байгаа. Цалинтай ажиллаж байгаа тэр чинь цалинтай ажиллаад тэр ажиллагаад мэрэгжлийн болон одоо хувийнхөө хувьд тэн дээр ажлын байран дээр өөрөө хөгжөөд тэрэн дээр сайн байх юм бол бид хүн бол тэр одоо хичээлийнх нь бол одоо кредитийн тооцож өгөөд ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр хичээлдээ суухгүй кредитийн тооцож өгөн. Тэг чи угаас яг одоо мэрэгжлэр ажиллаж байгаа учраас тэр нь бол тооцож өгөөд ингээд нэг хичээл суухгүй ажиллаж байгаа байхгүй. Тэр ажлын байран дээр ажлын байранд дэх тэр мэдгий чадвар за дээрээс нь тэр хувь хүнийхээ хөгжлийг бол ажлынхаа дээр яг тэр байран дээр бол ингээд олчиж байгаа байхгүй. Тэрийг биднес үнэлээд тэгээд одоо кредитийн тооцож өгөөд ингээд явж байгаа байхгүй. Энэ маань тэгээ оюутан ч гэсэн хэрэгтэй болж байгаа. Дээрээс нь цалиа аваад бас өөрөө гэсэн бас нэг ажлын амт үзээ тийм ээ. Ажил дээр гарахад ямар байдгийг мэдээд энэ маань тэгээ хүүхд гэсэн хэрэгтэй болж байгаа байхгүй. Энэ дээр манай одоо холон бол ажиллаа явж байгаа нэг сайхан байна. Дээрээс манай бэлгүүн бас ажилдаа бас орцсон. Сургахын хажуугаар ажиллаа хийгээ явж байгаа ч юм уу. Ингээд ажил амьдралаа аваад явж байна. Энэ маань тэгээд бид бүхний л одоо энэ одоо хамтарч ажилласан энэ одоо нэвтрүүлгийн үр дүн ингээд хүүхдүүдийн яг тэр ажил амьдрал дээр нь хөрсөн дээр нь одоо энэ буугаад амжилттай авал харгаж байгааг сайхан байгаа биднес. Мандах их сургуулийн хүүхдүүд маань одоо байн санаа зовж исэн хүмүүс бол яалтчгүй мандах их сургуулийн удирдлагууд хамт олон тэр хүүхдүүдэд 4 жилийн хугацаанд одоо ойр дотн байж хичээл сургуульд нь санаа тавьж исэн хамт олон. За бид яг үр дүнгийн дугаараараа
дөрөв хүүхдтэрээ очиж нэвтрүүлгээ бэлтгэсэн. За хулангийн хувьд бол Голомт банкнд дадлага хийж яхад нь очсон. Үнэхээр баяртайгаар 2 хос дипломтойгоор төгсөж байгаа. Одоо ажлын байрны санал авчихсан. Ингээд дадлага хийж гэнэ гэдэг ингээд Голомт банкн дээр бид нэр уулзж исэн. За бэлгүүний хувьд одоо Өвөр хангаа аймагтаа ажиллаж амьдарч байгаа эхнэр хүүхэдтэй болсон ингээд амьдрал нь буцалж байсан. За номер 2-д ингээд бусдын ч гэсэндээ амжилттай сурж байгаа, ажлын байран дээр гарчсан, дадлага хийж байгаа гэдэг ингээд баяртай мэдээтэйгээр бүгднтэй нь уулзсан. Тэгэхээр хүүхдүүд маань бидний итгэлийг, мандах сургуулийн итгэлийг алдалгүйгээр онц сайн суралцаж төгссөн. 2025 оны хавар одоо үр дүнгийнхаа нэвтрүүлгийг бэлтгэсэн байгаа. Мандах их сургуулийн бизнесийн чиглэлээр бакалаврын диплом хамгаалуулах комиссийн 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2 дахь тогтоол нэгтлэн бодог бүртгэлийн бакалаврын зэргийн диплом Ингрийн тэмдэг боловсруулав. Нэгтлэн бодог бүртгэлийн Монгол залуу бараг байна. Италианы сургуулийн одоо дипломыг бас гаргах хоспиталтай үзсэн байна. Өнөөдөр одоо сайхан баяртай үйл явдал болж байна. Тэгээд манай сургуультай хамтарч ажиллаж бас нэг 4 хүүхдийн одоо амьдралд сайхан оюуны хөрөнгө оруулалт хийсэндээ бид хүн үнэхээр баяртай байна. За энэ жил бол манай сургуулийн 30 дахь удаагийн төгсөлт болж байна. Энэ удаагийн төгсөлтөд нийлээд манайх 10,000 дахь одоо төгсөгч гаргаж байгаа. За бид бүхэн 33 жилийн хугацаанд одоо 1,10,000 биш хэдэн 10,000 залуусыг сургах боломж байсан. Гэхдээ бидний баримтлагдаг гол зарчим болвол чанар. Тэгээд чанартай сургалт явуулж чадварлаг сайн мэргэжилтнүүд бэлтгэе, ёс зүйтэй, хариуцлагатай одоо ийм мэргэжилтнүүдийг бэлтгэе гэсэн одоо чухал гол зарчимтай. За үүнийхээ дагуу бол одоо бид нэр төгсөгчдөө бол одоо ажлын байранд тэр ажил олгогчдоос тавьж байгаа шаардлагыг хангах ёс хэмжээнд бэлтгэж ирлээ. Тийм учраас манай төгсөгчд бол одоо өнөөдөр сургууль болоод мэргэжлийнхаа нэр хүндийг өндөрт өргөж ажиллаж байгаад нь бид бүхэн баяртай байдаг. Бас нэг одоо онцлог бол юу гэхтэй зэрэг бизнесийн чиглэлээр төгсөж байгаа бүх оюутнууд удирдлагын мэргэсэн нэгтлэн бодогчийн сертификатаар төгсөж байгаа. Тэгээ одоо 300 гаруй төгсөгч маань энэ сертификатыг авах болцыг хангасан. Тэгэхээр энэ сертификатаар төгснө гэдэг бол олон улсын түвшинд бол энэ мэргэжлэрээ одоо хүлээн зөвшөөрөх чинь гэсэн үг. За түүнээс гадна бид нар бас Швейцарын эдийн засгийн технологийн их сургуультай бас сүүлийн 10 жил хамтран ажиллаж байна. Тэгээ өнөөдөр бол одоо 7 дахь төгсөлт болсон. За нийтэн 10 гаруй оюутан болоод энэ одоо хос дипломыг бас хүлээж авлаа. Пирсон гэж одоо боловсролын олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээний дагуу бол манай сургууль энэ жилээс эхлээд Пирсон байгууллагын албан ёсны одоо сургалтын төв болох одоо ийм эрхийг одоо авсан байгаа. Бага зарлалаар эх орондоо англиар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг бэлтгэх энэ одоо ажил бол сайхан явагдана гэдэгт л бол одоо бид нэр итгэлтэй байгаа. За намайг хэдийдээ магистрийн хөрөнгө 100% эдгэлтэй байгаа үйл хөдлөлөөс олцгийг авсан бүгдээ дахин басаад байгаа. Намайг хэдийдээ цаашдын ажил үйлс сургуулийн ажилд өндөр сайхан өргөн амжилтыг хүсье. Өнөөдөр баяр дээр нь баяр давхцаад гинтийн бэлэг болсон байх гэж бодож байна. Намын эрдэм байна. Дахиад суралцах эрхийн бичиг авлаа шүү дээ, тий. Маш их сайхан байна. 4 жилийг тууштай, шамдан, хичээ зүтгэсний минь үнэлээд мандах сургууль маань дахиад судлаач оюутан буюу 1.5 жил магистраар үн төлбөргөө дахиад 100% эрхийн бичиг өглөө. Тэгээ сая жоохон догтлоод алхаж чадахгүй, өөртөө итгэхгүй бас ингээд жоохон амар жоохон
хичээл зүрх бол маш ихтэй айгүй гоё яна бүр. Сургуулийнхаа одоо 30 жилийн хугацаанд ингээд одоо нийгмийн эрхлэх өрөөнд хийсэн ажил маань одоо манай сургуулийн 30 төгсөл дээр ингээд одоо бид хүн бол хүүхдүүдтэй ингээд сайхан өнөөдөр одоо төгслийн баярт нь оролцоод диплом гаргаад өгч байна. Одоо хүүхдүүд бүгдээрээ хөөрөнгөс одоо онцгой төгсөж байна бүгдээрээ тийм ээ. Одоо номын эрдэм маань бол одоо сургуульдаа ингээд одоо судлаач одоо магистрантаар ажиллахаар болж байна. Бэлгөө маань одоо ингээд IT компанид ажиллаж орсон байна тийм ээ. За хулан маань ингээд одоо хаан банкнд ажиллахаар ингээд болцсон байна. За бодрог туяа бас муу ингээд ажиллаж орж байгаа. Ер нь бүгдээрээ л ингээд ажил амьдралын одоо замд гарч байна. Тэгээд бид бүхний хийсэн энэ одоо ажил маань үнэхээр үр дүнтэй сайхан болоо үнэхээр баяртай байна. Босоо сургууль бол одоо энэ хамт олноос бас үлгэр дуурайл аваасаа гэж хүсэж байна. Мэдээж тэгээд ирээдүйн сургуулийнхын зорилгын талаар бас товчгаасаа. Цаашдаа энэ агшин төвшөнд бол энэ одоо судлаачдын бэлтгэхэд бас нэлээд анхаарж байгаа. За тийм ч өнөөдөр одоо номын эрдэнэ авсан шүү дээ. Судлаач магистрант яг энэ 100% одоо үнгүй сургуулийн тэтгэлийг бид хүмүүс удахгүй бас зарлахж байгаа. Тэгэхээр энэ дээр бас хүүхдүүд нь оролцож болцоотой. Тэр маань бол бас ялгаа авахгүй бас л ингээд судлаач хүн байж энэ ер нь нийгэмд бол энэ альва зүйлийг хийхэд бол одоо нотлохоо үнэлж хийдэг шүү дээ. Тэр ийм одоо судлаачдыг бэлтгэхэд нэлээд анхаарах дараагийн ажил маань ингээд эхэлж байгаа гэж хийж болно те. За ингээд мандах сургуулийн хамт олонд удирдлагуудад чин сэтгэлээсээ талархлаа. Сайхан баярлалаа. Баярлалаа ингээд 4 жилийн өмнө хэдүүлээ хамтраж ажиллажсэн энэ мөрөөдлийг бол биелүүлж чадлаа гэж бодож байна. Бүгдээр нь баярлалаа. 4 жилийн өмнө мандах сургууль 30 жилийнхаа айн хүрээнд 4 оюутныг хүссэн мэргэжлэр нь 100% 4 жил үн төлбөргөө суралцуулах тэм аян явуулсан. Тэр 4 оюутны нэг болж өнөөдөр та бүхний өмнө үг хэлээ зогсож байгаадаа маш их баяртай байна. Яг хүүхчгийн хайрладаг багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Төгсгөлт гэдэг бол төгсгөл биш. Бид маргаашнаас зарим нь жилийн дараа зарим сарын дараа ажил мэргэжлийн карьерээр гарна. Энэ бол бидний эхлэлийн баяр гэж бодож байна. Өнөөдрийн та бүхний өмнө үг хэлэх энэ эрхийг олгосон нийт мандахчуудаа үнэхээр их баярлалаа гэж хэлье. Энэ ашрамд 5-4 жилийн тэтгэлэг олгох нөхцөлийг бүрдүүлсэн мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хоёр ах эгч хоёртаа маш их баярлалаа. Бид хичээсэн, бид орохоос өмнө амлалт өгсөн, амлалтандаа хүрч чадлаа. Хүн болгонд олдоод байдаг боломж нь бол хүссэн мэргэжлэр эсний өргөн шалгалт хамаарахгүйгээр 100% тэтгэлэг авах гэдэг бол маш халтан боломж байсан. Тэгээ энэ боломжийг хамт авч өнөөдөр төсөлтийн баяраа хийж байгаа 3 найзаагаа дуудъя. Тэгээд манжид захирал болон түр авах захирал нартаа нэг сэтгэлийн өчүүхэн бэлэг гадуулах гэсэн хүлээн авна уу? Тэгэхээр энэ их нэр хүндтэй сургуулийг 4 жил дуртай мэргэжлээрээ үн төлбөргөө сураад төгслөө. Тэгэхээр мэдээж цаашдынхаа ирээдүйг олноор төсөөлж байгаа бах, мэдээж ингэж сургасан багш нартаа талархаж байгаа бах тийм. Тэгэлгүй яг яг 4 жилийн хугацаанд үн төлбөргүйгээр хүссэн мэргэжлээрээ сураад үндэ эзэн байгаад төгсөөд одоо яг өнөөдөр ингээд сурсан мэдсэн зүйлээ хамгаалаад диплом болон ингрийн тэмдэглэл аваад байж байгаа таатай байна. Сургуулийн захирал Нанжид болон профессор Түр Адрах захирал хоёртаа баярлалаа. Ийм их боломж олгож итгэл хүлээл гэсэн талархъя. За ирээдүйн зорилго нь. Ирээдүйн зорилго болохоор яг одоо Эрдэнэттэй нэг хэсэг ажиллаж агаад Солонгос явж магистраар сурах бодолтой байна. Өнөөдөр бол мэдээж баяр жаргалтай хамгийн чухал өдөр нь байна. Тэгээ өнөөдөр бол маш гайхалтай. Яг 4 жилийн өмнө тэтгэлгээ аваад сургуульд орж байхад яг энэ догтлолыг хүлээж маш их суралцсан, маш их хичээсэн. Захиралдаа та хоёртаа амлсан амлалтандаа хүрч чадлаа. Хамгийн сайнаараа хичээж төгслөө. Өнөөдөр баярын өдөр болж байна. Маш их баяртай байна. За өнөөдөр мандах их сургуулиас бүр 400 хүүхд төгсөн. 400 хүүхдээс 11 хүүхд хос дипломтой төгснээ. Нэг нь чи байж чадлаа. Үнэхээр хичээсэн байна. Тэтгэлгээ авчаад би та бүхнийхээ одоо итгэлийг умартахгүй гэж зорилго тавьсан. Хамгийн сайнаараа хичээсэн хос диплом хөтөлбөрт хамрагдахад өөрийнхөө илүү дахиад нэг шинэ хувилбарыг нээж би энэ сургуулийн дипломыг авахд суралцсан. Гадаадд сурдаг оюутнууд ямар байдгүй яг тэр одоо дэг журмаар сурч энэ дипломыг авсан. Ингээд Швейцарын
олон улсын эдийн засаг технологийн их сургууль, мандах их сургууль гэж байгаа. За надад болохоор банкны менежмент хөтөлбөрөөр би бас төгсөж байгаа. Монгол мандах их сургууль дээр болохоор банк санхүү гэж төгсөж байгаа. Чинь 100% үнэлгээтэй төгссөн. Хамгийн гол нь мандах их сургуулийн 30 жилийн ан хүрээнд ТВ-с мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг энэ гоё үйл ажиллагаа хийж 5 хүүхдийг ар гэр бүлтэй өнөөдрийн сайхан замд амьдралынхын замыг нээж гэгэн цагаан мөр гаргаж ирж байгаад үнэхээр их талархаж байна, баярлж байна. Өнөөдөр нэмэлт энэ гоё сертификат ирж байгаа нь бүр надад бүр айгүй талархалтай. Одоо ингээ гадаад явлаа гэхэд миний охин гадаадын альч банкныхаа чиглэлээр ерөөсөө ажиллах юм ирэх бүхий юм сертификат юм байна. Тэгээд одоо ч одоо 3 дипломтой төгсөж гэнэ л гэж одоо өөрийг охиныгоороо бүр өстөн үнэхээр л бахархаалсан ч шүү дээ. Анх уулд нь сэтгэлбэстайгаа холилдол уулзчихсан бол одоо өнөөдөр бас ахлахаал баярын нөлөөс сэтгэл тогтлоод л байж шүү дээ. Барагтай айлын хүүхдүүд Монголдо сураад гадаад диплом авдаг. Миний охин чадсан. Одоо ингээл өвөөд уйлал имэн тэнд бас арай бас хаттай байна юм ээ. Ер нь давхар л баяр болж байна. Юу чадахгүй. Харахаар хайр. Энэ нэг л үгийг хэлмээр байна. Өвөө охин нь чадсан шүү. Үлгийтэй агтаа үйлдэлдэг байсан. Өнөөдөр надаас там болцсон байна. Би баярлалаа. Миний ухаантай. Би сур гэдэг. Тийм л зарчимтай. Би түр одох цагтлаас айгүйх үлгэр жишээ авдаг. Сүүлд намайг өрөөндөө дуудаад ярилцгаад түр одох захирал нэг удирдлагаа нэг 2 дуудаж ярилцдаг болж байгаа зүйл санал хүсэлт юу вэ? Маш их ингэж кэрлэж халамжилдаг бид нарыг бол тэгээд багш руу ороход бол багшийн хэлний мэдлэг тэгээд тэр судалгааны арга зүй одоо судалгаан дээр ажиллаж байгаа гэх үед нь би дандаа орж таарсан. Тэгэл тэр болгоноос нь суралцаад ярьж байгаа үг үйлдэлээс нь хүртэл ингээд суралцаж ингэж үлгэр жишээ авдаг хүн. Тэгээд тийм болохоор түр одох захирлынхаа одоо эрдэм цол юу вэ тэр хүртэл хамт дайчилж өөрийгөө боловсруулаа ахиулна л гэж бодож байгаа. Тийм. За тэгээд төгссөн чинь сэтгэл ямар байна одоо мэдээж 4 жил бол хичээсэн баг. 4 жилийн хугацаанд маш их хичээлээ. Нойр хоол хөвгт зүтгэсний эцэст ингээд 4 жилийнхаа хөдөлмөрийг үнэлүүлээд ахин магистрт ингээд үн төлбөрөөр 100% тэтгэл авсандаас өөрөөрөө болон бахархаж байна. Мөн хичээлийн минь тултал зааж өгсөн одоо зааж өгсөн багш нартаа мандах сургуулийн удирдлагт нартаа бол маш их баярлж байна. 4 жилийн хугацаанд бол маш хурдан өнгөрлөө. Нүд өрнөхийн зур саяхан л ингээд тэтгэлгээ аваад зогсчихсан бол одоо ингээд бүр сургуулаад төгсөөд яг нэг энэ чэйчэндээс нэг юм жижигхэн нэг юм одоо юм ингээд боглосон юм ингээд одоо бүр ингээд амьсгаа гараад нэг юм сайхан таашрмаар одоо болцсон байна. Хамт явнаас би нэг л юм сонсоод байл л да. Мандах сургуулийн захирлууд багш нар бид нарыг дандаа халамжилдаг. Яаж ээж ингэж асуудаг байсан гэж штэ. Ингээд 10 жилийн багш нар л ингээд одоо хүүхдүүдтэй хараас ингээд дууддаг байсан бол оюутны багш нарыг мөн адил тийм байд юм байна. Ингээд одоо диплом ингээд бичлээ гэхэд ингээд бүр гэртээ аваач ингээд бичүүлээд өглөө бүр ингээд 5 цагт ингээд сургууль дээр ирээд хамтдаа ингээд юмаа хийгээл тэгэл хичээл номондоо ирэхгүй байх юм бол араас нь заавал залгаж ингээд яасан хинээ ийсэн ингээд бүр ээж аваас нь илүү манай багш нар ингээд амар маш сайн бүр ингээд одоо халамжилдаг. Үнэхээр мундаг тийм мандах сургуулийн удирдлагад үнэхээр өгөөмөр байж чадлаа. Магистрт ганцаараа 100% тэтгэлэг авлаа. Дахиад хичээгээрэй. Тийм бас ингээд 1.5 жилийн дараа таас миний хохны үр дээр ирэх байх. Тийм би бас амжилттай төгсөө та минь ирээд мөн нэг магистрийн хамт төгссөн дараа би бас доктороо хамгаалсан. Тэр үеч гэсэн та минь ирээрээ би амлалтандаа хүрч чаднаа гэж хэлнэ. Сайхан баярлалаа. Баярлалаа танд. Сургуулаа өнөөдөр төгсөж байгаад баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд мандах сургуулийн 30 жилөө тэгээд мөрөөдлөдөг хэлбэрийг хамтарсан 4 жилийн хугацаанд 100% тэтгэгтэй суралцах эрхийг авах үүдээ маш ховор эрхийг авсан. Тэгээд энэ хэлийг алдахгүй сугуул хамт олонныхоо стампныгээ хэлийг алдахгүй 4 жилийн хугацаанд амжилттай сураад төгслөө. Зөвхөн оюутан болоод төгсөх биш. Тэгээд
амьдрал төл тавиад маш их зүйлийг хийж үтээж, маш их зүйлийг өөртөө бүтээлээ. Зөвхөн дөрвөлгийн хугацаанд зөвхөн нэг сургууль сураад эдгээр ном эзэмсээ төгсөх биш. Ар гэр амьдрал бүх зүйлээ бас өөрөө бүтээгээд төгсөндөө бас маш баяртай байна. Тэгээд нэг гартаа диплом бариад нэг гартаа хүүхдээ тэврээд ингээд зогсож явах мөрөөдөл маань бас үгдээ биелж гин гэж бас би өөрөө харж байна. Энэ боломжийг олгосон бас сургуулийнхаа удирдлага хамт олонд бас баярлснаа илэрхийлье тий. За тэгэлгүй яг хөө 4 жилийн хугацаанд маш олон хүмүүс дундаас шалгарч биднийг сонгон шалгаруулж итгэлийг алдахгүй юм байна гэдэг үгдэнд тэгж авсан мандах сургуулийнхаас удирдлага хамт олон за тэгээд тэр тусам үгдэнд намайг шалгаруулж авсан мэдээлэл технологи сургуулийн хамт олон захирал удирдлагуудаа бас үгдэнд энэ сурагч ийм шүү тийм шүү гэхгүйгээр бас сургадаг зуршил тэмдэг байсан ангийнхаа хамт олон мандах сургуулийн мэдээлэл технологи сургуулийн бас хамт олонд бас үнэхээр их баярлж байна. Ажлын байран дээр гарсан гэсэн үү? Тий, ерөнхийдөө одоо Өөрөнгөө аймагт байдаг. Тэгээд нутагтаа амьдрахаар, нутагтаа ажиллаж амьдрахаар шийдсэн. Нэг он гараад ажлын байранд орсон. Тэгээд одоо явж байна. За, ажлын байранд дээр гарсан чи ямар байна? За, тэгээд яг хуу 4 жилийн хугацаанд югдэндээ 100% тэлэг авсан ч гэсэн тий сэтгэл амар байгаагүй ажиллахыг тий мэрэгжил эзэмсхийг, чадвар эзэмсхийг хичээсэн. Маш олон салбарт маш олон төрлөөр ажиллаж амьдарч югдэндээ өөрийгөө олохыг ч юм уу те энэ мэрэгчлээ эзэн болохыг хичээж явсан. Тэгээд ажил амьдралаар гарах мэдээж шал өөр. Гэхдээ яг хаа надад асар олон хариуцлага, асар олон миний ард нэр төр байгаа болохоор энэ бүгд унгах хөндлөө маш хичээж яваа. За, хөрхөө их нэртэй нэлцээ. Сайн байна уу? Намайг Инх Наран гэдэг. Тэгээд багш мэрэгчлээ. Тэгээ одоогоор болохоор төсөл дээр ажиллаж байгаа. Өөрөнгөө аймагтаа. Тий. За, өнөөдөр хайртай өнийхэн төгсөлтийн баяр тий. Тоглож гин. Тэгээд бас нөхрөөрөө маш их бахархаж гин. Энэ 4 жилийн хугацаанд манай нөхөр маш олон зүйлийг амжуулсан. Зөвхөн сургуулаа төгсөх биш те. Гэр бүлдээ олоод, хүүхдээ олоод, хичээлийнхаа хажуугаар ажиллаад, тэгээд гэр бүлээ бас авч яваад, тэгээд бас цэргийн албаа хүртэл хаасан. Маш олон зүйлийг амжуулсан. Тэгээд би нөхрөөрөө бол маш их бахархаж агаад, маш тууштай. Тэгээд ямар нэгэн зүйлийг хийхдээ айгүй тийм буур суурьтай ханддаг. Тэгээд маш олон сайхан зан чанартай үнэхээр их бахархаж байна. Тэгээд 4 жилийн хугацаанд маш олон зүйлийг туулсан ч гэсэн өнөөдөр ингээд төгсөж байгаад нь маш их баяртай байна. Хэрвээ танай хамт олон мандах сургуулиас тэтгэлэг зарлаагүй бол өнөөдөр манай нөхөр ингээд энд ингээд сургуулаа төгсөөд байж ахгүйсэн. Тийм учраас мандах сургуулийн хамт олонд танай хамт олонд маш их баярлж байгаа. Энэ цэцгийг хайртай дотны нэг хүн нь надаар дайж илгээсэн байна. Хин гэж бодож байна? Мэдхгүй байна. За, ямар ч тач би цэцгийн өнөөдрийн баяр энэ хуваалцж байгаа хайртай өнийхэн цэцгийг өгье. Тэгээ надад жоохон зороос ирсэн тэрийг би чамд уншиж өгдөг хөө. Чи анхаарлаа сонсож байгаарай. Энэ бүх зүйл дуусны дараа, төгссний дараа ах нь өөрөө дүүгээ олж уулзнаа. Дүүтэйгээ уулзахыг маш их хүсэж байна. Чамайг халуун дуулаа маш олон хүмүүс хүлээж байгаа. Одоо миний дүү ажилласаа хийгээд гэр бүлээ хайрлаад эрүүл их сууж байгаарэ. Ах нь удахгүй чамайг олж уулзнаа гэд 20 хэдэн жил уулзаагүй ах нь Японоос мэдлэгээ төвшүүлсэн байна. Баярлалаа. Дүү нь хүлээж байгаа зүйл гэж хэлээ. Өөр хэлэх байхгүй. Баярлалаа. Ахаа үнэхээр хүлээж байна. Уулзах өдөр өртөө үлдсэн ядаа хүлээж та. Баярлалаа тэгээд. Миний ахта хүнийтэл болохгүй эрдэм боловсралтай мундаг хүн байгаа гэж би зөвлөдөг. Хүмүүсийн сонсч байснаас ер нь хүний төлөө гэсэн явдаг. Хүний төлөө гэж сэтгэлтэй мундаг хүн гэж би хаага бодож явдаг. Намайг өсгсөн аав ээжтэй маш баярлж байна. Төрүүлсэн 10 сар тэр төрүүлсэн бас ээжтэй бас үнэхээр талархаж байна. Тэгээд бас зулаагаа гიშгэж ирсэн ахтаа бас үнэхээр их том бэлэг байлаа, том сюрприз байлаа гэдэг дахинд нь хэлье. Баярлалаа.
хайрын шивнэт оюутны жилүүд хайрын хамаратан хилтэмд шандасан хамгаас дотон миний Тэгэхээр энэ нэр хүндтэй мандах их сургуулийн одоо 4 жил үн төлбөргөө сурах тэтгэлгийг авна гэдэг бол ховорхон боломж. Тэгээ хүүхдүүд маань амжилттай төгссөн, ажлын байран дээр гарсан, сургуулаа төгсгөөс өмнө ажлын саналуудаа хүлээгээд авсан, анхны цалингаа авсан, ингээд амжилттай ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд хүүхдүүдийн амьдралд боловсралд үнэтэй хувь нэмэр оруулсан мандах их сургуулийн удирдлагууд болон хамт олон чин сэтгэлээсээ талархлаа ингээд мөрөөдлийн нэвтрүүлэг үр дүнгийн дугаараараа энэ 7 хоногт уулзлаа. Ингээд эх 7 хоногт дараагийн дугаараар эргээд уулзлаа. Түр баяртай.